Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Хүний энгийн амьдралыг сэргээж түүнийг гайхалтай сайхан хүрх газарт аваачихна. Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын өчүүхнийг ойлгодог боловч хүн төрлөختний орох хүрх газрыг тэр ойлгодоггүй. Бүтээл болохын хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой юм. Бурхан юу ч хийсэн гэсэн хүн түүнийг дагах ёстой байв. Миний та нарт хэлсэн замаар явах ёстой. Чи өөртөө зохицуулалт хийх ямар ч нөхцөлгүй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй. Бүгдийг Бурхны хяналтанд орхих ёстой байв. Бүх зүйл түүний гараар хянагддаг. Хэрвээ Бурхны ажил хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрх газраар хангасан бол мөн хүний сэтгэлийг татаж хүнээр өөрийгөө дагуулхад Бурхан үүнийг ашигласан бол хэрвээ тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдын дагуулах ажил байж чадахгүй бам. Энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ тэр хүнийг төгс болгохгүй. Мөн тэр хүнийг олж авч чадахгүй. Харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч хүн ирээдүйн төгсгөл хүрх газраас өөр юу ч анхаардаггүй. Хэрвээ байлдын дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл хэрвээ хүнийг байлдын дагуулахаас өмнө түүнд ирж хайхад тохирох хүрх газрыг өгвөл хүний байлдын дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдын дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл хүний хувь заяа хэтийн ирээдүйг булаан авч хүний тэрслүү зан чанарыг шүүж гисгэснээр байлдын дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцснаар өөрөөр хэлбэл хүнд ерөөл нэгүсэл өгснөөр биелдэггүй. Харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдын дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гисгэлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гисгэлт шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулууртай дагаж шүтэн мөргөхгүй зөвхөн харанхуй мунхаг дуулууртай байдал байх байсан. Эсвэл хүн зөвхөн Бурханаас авахыг л мэднэ. Иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх байлаа. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй. Цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үн хаялцчил чадна. Энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй. Харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа хэтийн ирээдүгээс өөр юу ч боддоггүй байв. Тэдгээрийг дахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа хэтийн ирээдүйн төлөө Бурхныг ирж хайдаг. Бурхныг гэсэн хайрынхаа улмаас тэр
түүнийг шүтэн мөрөгдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад хүний аминч үзэл, шунхай зам болон Бурхныг шүтгэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр хүний байлдан дагуулалтын хамгийн ихэнх үед хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үгээр дамжуулан Бурхныг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурхныг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учирыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурхныг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулгадана. Гэвч бүх бүтээлд хандах өөрийн хандлагадаа Бурхан зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй. Үүний оронд хүнийг олж авахын тулд өөрийн алдрын төлөө мөн хүний хамгийн эртний анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүнийг үл тоомсорлож, хүний ам эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрлөختний удирдлага байж чадахгүй бөгөөд хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих нь л авралын ажлын гол цөмд байдаг бөгөөд зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл хүн сайхан хүрэх газарт очиж амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа. Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавилангаа шийдэж чадахгүй. Цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурхнаар хийгддэг ажил нь өөрөө. Нэгэнт тэр хүнийг бүтээсэн учраас тэр түүнийг удирдан чиглүүлдэг. Нэгэнт тэр хүнийг авардаг учраас тэр түүнийг бүр мөсөн аварч түүнийг бүрэн дүүрэн олж авах болно. Нэгэнт тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно. Нэгэнт тэр хүнийг бүтээж удирддаг учраас хүний хувь заяа хэтийн ирээдүйн тухайд тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч эцдээ хүнийг Бурхны түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно. Бурхан хүнийг хүн болгосны улмаас л хүн хүрэх газартай болж хувь заяа нь баталгааждаг билээ. Энэ давч үзэж буй тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед арилгасан хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш. Энэ хоёр нь өөр. Хүний итгэж найдаж, ирж хайдаг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус. Харин махан биеийн химжээ хязгааргүй хүслийн эрэл хайгуул юм. Тэгэхэд Бурхны хүнд бэлтгэсэн зүйл нь ариун болгогдсон үед нь хүнд тохирох ёроол амлалтууд бөгөөд үүнийг Бурхан
дэлхийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн. Энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл эсвэл махан биеэр бохирдоогүй. Энэхүү хүрх газар нь ямар нэг хүнд зориулж бэлтгэгдээгүй. Харин энэ нь бүх хүн төрлөختний амралтын газар юм. Иймээс энэ хүрх газар нь хүн төрлөختөнд хамгийн тохиромжтой хүрх газар билээ. Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахыг хүсдэг. Чи түүний хийж буй юунаас ч татгалзан дуулуургүй байх ёсгүй. Мөн түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил нь эцэстээ өөрийнх нь зорилгыг биелүүлэх болно. Ингэснээр тэр алдрыг олох болно. Өнөөдөр чамайг Моабын удам эсвэл агуу улаан луугийн үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй? Зөвхөн бүтээлийн тухай ярьж байна вэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч алдар нэр байсан байв. Энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Ярин үе болон ажлын мөчлөг өөр улмаас л нэрүүд нь ялгаатай байдаг. Үнэндээ хүн бол энгийн бүтээл юм. Тэдгээр нь хамгийн ялзарсан эсвэл хамгийн ариун байх нь хамаагүй. Бүх бүтээлүүд бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ чиний хэтийн ирээдүй, хувь заяа эсвэл хүрх газрыг ашиглан бурхан та нарыг хяндаггүй. Үнэн дээр ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх. Түүгээр бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай хүрх газарт орж чадах юм аа. Хүний хувь заяа нь бурхны гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй. Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хിവэр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хിവэр байх байсан уу? Товчхондоо бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл хүнд үйлчлэхийн тулд бурхны бүтээсэн тэнгэр, газар бүх зүйлийг аваад үз. Сар, нар, одыг тэр хүний төлөө бүтээсэн. Амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс тэр хүнийг хэрхэн гисгээж шүүх нь хамаагүй. Энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаач, энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариуслал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрх газар нь бүтээгчийн гарт байдаг. Иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ? Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрлөختөн байлдан дагуулгдсны дараах хүн төрлөختний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно. Хүн төрлөختөн ийм амьдралтай байх нь тэд шинэ үзэсгэлэнтэй ертөнцид орсны баталгаа болох болно. Энэ нь бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдч нөхцөл нь хүн ариусгагдж байлдан дагуулгдсныхаа дараа бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой.
Иймээс байлдан дагуулах ажил нь хүн төрлөختөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурхны ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал. Энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал. Хүний хүссэн эрмэлздэг тийм амьдрал. Дэлхийн түүхэнд хүн өмнө нь хизээч олж байгаагүй тийм амьдрал юм аа. Энэ нь 6000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн. Энэ нь хүн төрлөختний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл. Энэ нь бас хүнд өгсөн Бурхны амлалт юм аа. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй юм. Эцсийн өдрүүдийн ажил дуусч хүн бүрэн байлдан дагуулгдсны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүр мөсөн ялагдсны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдснийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно. Учир нь Бурхан Сатаныг ялах юм. Ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй ариун болох бөгөөд үрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсгансан хүчийг хүлсэн үед л хүн хаашаач явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм аа. Сатан хүлэгдчихвэл хүн сайн байх болно. Өнөөдөр Сатан газар дээр хаасайгүй төвөг учруулсаар байгаагаас болж мөн Бурхны удирдлагын бүх ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаагаас болж хүн зүгээр биш байна. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүр мөсөн чөлөөлөгдөх болно. Хүн Бурхныг олж авч Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвхөн шударгын нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно. Сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж өөрийгөө хувцлах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хүнийг бүтээгдснийхээ дараа Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн хүн анхнаасаа тийм хэвийн амьдралтай байх ёстой. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч идэж хувцлах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтшгүй мөрөөдөл болсон бай. Өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэн дээр хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм. Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хизээч зогсохгүй байв. Хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эц төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тодгор байхгүй болсон үед Бурхан өөрөө хүн төрлөختнийг хянах болно. Тэр хүний бүхий л амьдралыг захирч хянах болно. Зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь хөвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр цөхрлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй. Хүн цөхрлийн тэнгисээс хараахан зугтаагүй. Хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй байв. Тэр одоо ч Бурхны талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа.
хүний бүх бэрхшээл нь сатанаар бүтээгдсэн. Хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэг нь сатан байсан бөгөөд зөвхөн сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүр мөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг сатантай хийх тулааны олз омог болгосноор хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж олж авснаар дамжуулан сатаныг хүлж чадна юм. Өнөөдөр ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас ч өмнө түүний зорж байсан зүйлс буюу сатаныг хүлхээс өмнө хүний ирж хайж байсан зориг юм. Мөн чанартай ялагч болж төгс болгуулж эсвэл асар ихээр ашиглуулах гэсэн хүний эрэл хайгуул нь сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг. Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь сатаны нөлөөнөөс зугтаах явдал юм аа. Сатаны нөлөөнөөс зугтааснаар л хүн газар дээр энгийн хүний амьдралаар Бурхныг шүтэн мөргөх амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас өмнө зорж байсан зүйлс юм. Үндсэндээ цэвэрлэгдэж үннийг хэрэгжүүлэхийн төлөө болон бүтээгчийг шүтгэхийн тулд тэдгээрийг ирж хайсан. Хэрвээ хүн газар дээрх энгийн хүний амьдралыг буюу бэрхшээл, цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл хүн ялагч болохоор зорихгүй юм. Ялагч болно, төгс болгуулна гэдэг нь Бурхны хүнд өгсөн зориг. Эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан үннийг хэрэгжүүлж удгуужиртай амьдралыг амьдран харуулхад нь тэр хүнийг хүргэдэг. Зориг нь хүнийг бүрэн дүүрэн болгож түүнийг олж авахын тулд бөгөөд ялагч болж төгс болгуулах эрэл хайгуул нь зүгээр л нэг арга барил юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй. Зөвхөн бүтээл бүр үүргэн биелүүлэх явдал байх болно. Өнөөдөр хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л хүн эдгээр зүйлийг зориход хүрсэн. Иймээс хүний эрэл хайгуул нь илүү их товлогдсон бөгөөд бодтой юм. Үүнгүүгээр хүний мөнхийн амьд орох эрэл хайгуул нь тодорхойгүй хийсвэр байх байсан. Хэрвээ ийм байсан бол хүн бүрч их өрөвдмөр байх байсан биш гэж үү? Зориг зарчимгүйгээр ийм байдлаар ирж хайх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэхүү эрэл хайгуул нь угаас үр өгөөжгүй байх болно. Эцэст нь хүн сатаны эзэмшил дор амьдарч өөрийгөө үүнээс салгах чадваргүй байх болно. Яагаад ийм зориггүй эрэл хайгуулд өөрийгөө захируулна гэж? Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн бүтээгчийг шүтэн мөргөх болно. Тэгээд хүн авралыг олж авч үрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг ирж хайхгүй. Цаашлаад сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдж өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гисгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр суурьныхаа аль альны хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно. Хүн бүхэн зүгээр л өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн төрлөختний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно. Хүн бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно.
Тэгээд ийм хүн төрлөختн нь үрд мөнхийн хүн төрлөختөн байх болно. Тэр үед хүн Бурхнаар гэгэрүүлэгдсэн амьдралыг, Бурхны халамж хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрлөختөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрлөختөн зөв замд орох болно. 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно. Өөрөөр хэлбэл бүтээгдснийхэн дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно. Ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм аа. Анх хүн төрлөختөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ өөрийнхөө хэвийн амьдралыг алдсан. Ингээд Бурхны удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурхны 6000 жилийн удирдлагын ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрлөختний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно. Зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно. Иймээс нэгэнт тэр газар дээрх энгийн хүний амьдралтай болбол хүн ялагч болж төгс болгуулахаар зорихгүй. Учир нь хүн ариун байх юм. Хүний ярьдаг ялагч төгс төгөлдөржилт нь Бурхан Сатаны хоорондох тулааны үеэр ирж хайхын тулд хүнд өгөгдсөн зориг бөгөөд хүн ялзруулагдсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зориг өгснөөр болон чамайг энэ зорилгыг ярьж хайхад хүргэснээр Сатан ялагдах болно. Чамаас ялагч байхыг, төгс болгуулахыг, эсвэл ашиглагдахыг гуйх нь Сатаныг шившгэлхийн тулд чамаас гэрчлэл хийхийг шаардаж байгаа хэрэг юм аа. Эцэст нь хүн газар дээр энгийн хүний амьдралаар амьдрах байв. Хүн ариун байх болно. Тэд бас ялагчд болохыг зорих хэрэг байна уу? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байж төгс нэгэн болох нь хоёулаа Сатан руу болон хүний бохир заваан байдалд чиглэдэг. Энэхүү ялагч нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай хамаагүй гэж үү? Чи төгс болгуулсан гэж хэлэх үед чиний доторх юу төгс болгуулсан байх юм бэ? Чи өөрийнхөө Сатаны ялзармал зан чанарыг хайсан. Ингэснээр чи Бурхныг хайрлах дээд зэргийн хайранд хүрч чадахгүй гэж үү? Тийм зүйлс нь хүний доторх бохир заваан зүйлстэй холбоотойгоор мөн Сатантай холбоотойгоор хилэгддэг. Тэдгээр нь Бурхантай холбоотойгоор хилэгддэггүй. Өнөөдөр хэрвээ чи ялагч болж төгс болгуулахаар зорихгүй бол ирээдүйд хүн төрлөختөн газар дээр энгийн амьдралаар амьдрах үед тийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй байх болно. Тэр үед бүх төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх болно. Тэр үед чи ямар төрлийн хүн бэ гэдг нь тодорхой болно. Хэрвээ чи ялагч болохыг хүсэж байвал эсвэл төгс болгуулахыг хүсэж байвал энэ нь боломжгүй байх болно. Хүн илчлэгдснийхээ дараа өөрийн тэрслүү зангийнхаа улмаас л шийтгэгдэх болно. Тэр үед хүний эрэл хайгуул нь бусдынхаас илүү өндөр дээд байр суурь биш байх болно. Зарим нь ялагч болж, бусд нь төгс болгуулж, эсвэл зарим нь Бурхны өвгөн хөвгүүд байж, бусд нь Бурхны хөвгүүд байхын төлөө биш. Тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхгүй. Бүгд Бурхны бүтээл байх болно.
бүгд газар дээр амьдрах болно. Тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан Сатаны хоорондын тулааны цаг. Энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг. Хүнийг хараахан бүрэн олж аваагүй байгаа цаг бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч болж, эсвэл Бурханы ардын нэг болохоор зарих шаардлагатай. Өнөөдөр байр суурьнд ялгаа байдаг боловч цаг нь ирэх үед тийм ялгаа байхгүй байх болно. Ялалттай байсан бүх хүмүүсийн байр суурь адилхан байх болно. Тэд бүгд шаардлага хангасан хүн төрлөختөн байх ба газар дээр эрх тэгш амьдрах болно. Өөрөөр хэлбэл тэд бүгд шаардлага хангасан бүтээл байх ба тэдэнд өгөгдөх зүйл нь адилхан байна гэсэн үг юм аа. Бурхны ажлын 90 үеуд өөр байдаг учраас мөн түүний ажлын объектууд өөр учраас хэрвээ энэхүү ажил та нар дээр хийгдсэн бол та нар төгс болгуулж ялагчд болох эрхтэй юм. Хэрвээ энэ нь хөлийн чандад хийгдсэн бол тэд байлдан дагуулгадах эхний бүлэг хүмүүс буюу төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх болно. Өнөөдөр энэ ажил нь хөлийн чандад хийгдээгүй. Тиймээс тэд төгс болгуулж ялагчд болох эрхгүй бөгөөд тэдний хувьд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурхны ажлын объект өөр. Бурхны ажлын 90 үе өөр. Үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчд байдаг. Мөн төгс болгуулах хоёр дахь бүлэг хүмүүс ч бас байх болно. Эхний бүлэг хүмүүс төгс болгуулсны дараа үлгэр дуурайал загвар болох болно. Ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр дахь, гурав дахь бүлэг байх боловч үрд мөнхөд тэд бүгд адилхан байх болно. Байр суурьны ямар ч зэрэглэл байхгүй байх болно. Тэд зүгээр л өөр цаг үед бүрэн дүүрэн болгуулсан ба байр суурьнд нь ямар ч ялгаа байхгүй байх болно. Ирээдүйд хүн бүхэн төгс болгуулж бүхий л орчлон ертөнцийн ажил дуусах үед байр суурьны ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр энэ ажил та нарын дунд хийгдэж байгаа. Ингэснээр та нар ялагчд болох болно. Хэрвээ энэ нь Англид хийгдсэн бол та нарын адилаар Англи улс эхний бүлэг болох байсан. Би өнөөдөр та нарын дунд өөрийн ажлыг хэрэгжүүлснээр нэгүүлсэнгүй хандаж байгаа ба. Хэрвээ би энэ ажлыг та нар дээр хийгээгүй бол та нар хоёр дахь, эсвэл гурав дахь, дөрөв дахь, тав дахь бүлэг хүмүүс болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дах өөрчлөлтийн улмаас юм. Эхний бүлэг болон хоёр дахь бүлэг нь нэг нөгөөгөөсөө дээр эсвэл доор гэдгийг заахгүй. Энэ нь зүгээр л эдгээр хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт хэлж байна. Гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэддэггүй юм бэ? Учир нь үйл явцгүйгээр хүмүүс хэтэрхий туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл Есүс тэр үед би явсан шиг ирэх болно гэж хэлсэн. Өнөөдөр олон хүмүүс энэ үгнээс болж төөрөлдсөн байв. Тэд зөвхөн цагаан нүмерэг өмсөн Тэнгэр рүү өргөгдөхөн хүлээж байгаа. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг. Хэрвээ хэтэрхий эрт хэлчих юм бол хүн туйлшрах болно. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд тэр эдгээр үгний үннийг таних чадваргүй байдаг.